бол нэг офис маягийн өөрчлөлтүүд одоо явагдаж байна гэж дэлхийн нийтийн аудитын том эрхтний байгууллагууд одоо хэлцэж ярьж байгаа. Ямар байгууллагууд яриад нөхөр аудитыг зохицуулдаг олон эрхтний байгууллагууд улсын хэмжээнд үйлчлэж явуулж байна. Жишээлх юм бол одоо зохицуулагч аудитыг зохицуулагч байгууллагуудын олон улсын форум гэж байдаг. Олон улсын форум. Энэ байгууллага болохоор зөвхөн хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Хөрөнгөний зах зээл дээр одоо лист компаниуд аудитын үйлчлэгээ үзүүлж үзүүлэлтийг бүртгэж тэднэрт хяналт тавьдаг байгууллагуудыг нэгтгэсэн юм олон улсын одоо байгууллагуудын нэгдэл байгаа. Энэ байгууллагаас явуулсан нэлээд юм аудитын чанарыг сайжруулах, аудит хандлагыг өөрчлөх тухай нэлээд олон хэлэлцүүлэг явуулж дэлхийн нийтийн аудитыг илүү яаж сайжруулах вэ? Аудитын баталгааны хүрээ яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тал руу бол хэлэлцүүлэг хийсэн байгаа. Аудитын ирээдүйн гэдэг хувьсэл болон хувьсгалын тухай гэж байгаа. Ямар хувьсгал гэхээр зэрэг аажмаар судалгаатайгаар тодорхой юм хандлагаар өөрчлөгдөж байгаа мэргэжлийн хөгжил. Хувьсгал гэвэл эдийн огцом өөрчлөлт болсон. Тэгэхээр бидний хөгжил энэ аль юм. Компаниудыг хавтгааруулаад 3 жил болоос хоёрын хөтөлбөрөнд оруулчихад нэг эзэнтэй жижигхэн компани ч гэсэн тогтвортой өөрийнхөө харилцагч гэж төшөжсэн том зөвлөгч одоо 3 жил болоод хуулийн шаардлагаар солидог юм болж байна. Гэтэл дэлхийн нийтийн хандлага яаж юм гэхээр өнөөдөр зөвхөн дистит буюу тэр олон нийтийн ашиг сонирхлын гэж нэрлэгддэг компаниудын хувьд энэ аттестацийн асуудал яригддаг. Бусад компаниудын хувьд аудитын ерөнхий өнөөдөр хүртэл хөгжиж байгаа хандлага бол партнерууд нь маш олон жил одоо тэднэртэйг нэг толгой тогтоож хөгжиж байгаа. Тэр нь аудитынхаа илүү тогтвортой хөгжих тэр боломжийг бас дэмжиж өгдөг байна. Гэтэл бол манайд бол харьцангуй огцом өөрчлөлтөнд орох юм хандлага их байдаг. Тэгэхээр энэ хувьсгалын шинжтэй өөрчлөлт өөрөөр гинт одоо байсан тогтцоо байхгүй болох ч юм уу гэх мэт. Жишээ нь өнгөрсөн жил дээр нэгтлэн бодлогын тухай хуулийг илэрчих явцад нэгтлэн бодлогын хууль дээрээс мэрэгсэн нэгтлэн бодлогч гэсэн одоо тэр заалтыг асуулах санал гарч ирээд энэ олон мэрэгсэн нэгтлэн бодлогын шиг хөдөлгдсөн шийдвэр хүртэл хуулийн өөрчлөлт. Тэгэхээр нэг жил одоо саяын Солонгосын мэрэгсэн нэгтлэн бодлогын институтын ерөнхийлөгч хэлсэн дээр Солонгост байсан туршлагатай адил сууш урамшуулгын системийг манай нэгтлэнгийн хуулинд мэрэгсэн нэгтлэн бодлогч болгох дээр заагдсан байдал өнөөдөр бол жишээ нь тодорхой төвшөнд хүрсэн юм шиг хасаж байгаа. Их мэдээ ийм өөрчлөлтүүд бол орхон огцом өөрчлөлт тийм ээ. Энэ бол өөрчлөлтийн шинжтэй. Сайн муу хоёр нэгтэй юм шүү. За би одоо хандлагуудын хувьд сая 13 хандлага тодорхой жиндээ хэлснээр энэ доошоо гарах слайдууд дээр бол энэ 13 хандлагын тухай ерөнхийдөө авч ирнэ гэж. За энэ нэг залуу зохиолчийн хэлсэн байгаа. Бүх хариултаа авах гэдэг авчирчвэл асуулт нь очиртай асуулт байсан бай энгийн тийм асуулт болчих. Хэрвээ хариултаа авч чадахгүй бодоход хөнгөж байгаа үнээс итгэхэд бол тэр асуулт бол тийм бэнзгийн асуулт байсан гэж. Энэ бол одоо дөнгөж 80 оног төрсэн залуу зохиолч Канадын орчин одоо хэсэг байгаа. Тэгэхээр орчин үеийн залуусын ирээдүйн бидний ардчилсан юм хандлага тухай бас бид хөдөлж ярих юм аа. За гол хандлагуудыг 13 төрлийн хандлагын тухай авчирсан. Тэрэн дээр төгссөн ямар арга хэмжээнд авчих шаардлагатай байна. За эхний асуулт аудитын үнцнийг өсгөхөд хүргэх илүү мэдээлэл, илүү баталгаажуулалтыг санхүүгийн тайлбарын хэрэглэгчид хүсдэг болж байна гэж. Илүү их баталгаа хийж зөвхөн санхүүгийн тайлбарын талаарх дүгнэлтээр хязгаарлагдахгүй нэ. Яг ийм хэлбэр бол өнөөдөр хөрөнгөний зах зээл өндөр хөгжсөн зохицуулалт өндөртэй улсууд болж байна. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад бол санхүүгийн тайлбарын аудитаас гадна удирдлагын гаргасан тэр дотоод хяналтын тайлбарт дүгнэлт гаргадаг ийм шинэ одоо систем байгаа. Өөрөөр хэлбэл компани нээлттэй компани дотоод хяналтын систем нь бүгдтэй бөгөөд өөр ашигтай ажиллаж байгаа хэсэгт нь аудитор дүгнэлт. Энэ өөрөө
аудиторын ажлын нэг баталгааны хэлбэр болоо аудитын компанид бас орлого оруулалтыг нэг сууг байгаа. Бас Америкийн нэгдсэн улсад байна л да бас шинээр хөрөнгөний зах зээл процесс гаргаж байгаа компани тэр сэтийн хэрэгжүүлэх гэж байгаа төслийн үнцийн эмчилгээтэй байдал төгсөлтэй. Өрмөдөлийн баталгаажуулалт гэсэн стандартыг энэ яг одоо ажил хийх бол шаардж авах байсан хэрэгжүүлдэг. Их мэдээ зөвхөн хувьцаат компанид чинь санхүүгийн тайлбар аудит, дотоодын нэлтийн баталгаажуулалтын аудит, сэтийн мэдээллийн баталгаажуулалтын аудит гэх бүрэн төрлийн баталгаажуулалт хийж байна. Эхийн бусад улс орнуудад бол нэмэгдэх хандлагатай. Ингээд нэмэгдээд ирэхээр баталгаажуулалт гаргадаг төрөл нь олон болоод ирэхээр манай мэргэжлийн нэгтлэн боловч манай аудиторуудын мэргэжлийн ур чадвар нь илүү тэр баталгаа гаргаж чадах хэмжээ рүү явах хэрэгтэй болчихж байна. Бид зөвхөн нэгтлэн бодогч мэргэжлэр санхүүгийн тайлбар үн зөв баталдаг хэмжээний хязгаарлалт харахгүй болоод дотоод хяналтын систем ямар байх ёстой тэр хамгийн сайн практик, хамгийн сайн стандартыг мэдж байж тэр баталгаа гаргах хэрэгтэй байж байна. Асгитийн мэдээллийг мэддэг сүр хандлага үндсэн ойлголт тэр дүрм журмыг мэдж байж асгитийн мэдээлэл яг нэг загмихны асуудал гэдэг орчин үеийг асар хэрэгтэй гэж байна. Захид ажиллагаанууд бол одоо хатгай ертөнцийн дээр хийгддэг болсон. Бидний хуучин шиг одоо баримтан дээр санхүүгийн баримтан дээр бол захид ажиллагааны уулын үлдэхэ болсон. Захимаар бүх юм хийгдэж байгаа. Тэгэхээр захим ертөнцийн талаарх мэдээлэл мэдэх ёстой. Тэрэн дээр гардаг захимын төрлүүдийг судалж техник нэвшээд гарч ирж байна. Эндээс бүтэд бол хандлага яаж юм гэхээр тэр мэрэгжлийн нэгтгэн бодогчийн мэрэгжлийн үйл итгэх байр суурийг илүү өндөр түвшинд хөгжүүлэх тэрний одоо илүү сайжруулах ийм шаардлага гарч ийн гэж нэг профешнл спектсист тийм ээ энэ чиглэл рүү боловс их хийх ёстой гэж. Энэ дэлхийн 6 том хэмжээний одоо дайны дэлхийн олон нийтийн бодлогын хорог тийм одоо орчин бол Global Public Policy Committee гэх асуудал аудитын дискшн хийсэн байгаа. Одоо хэлэлцүүл хийсэн. Энэ хэлэлцүүлийн үед бол бас энэ аудит хандж байгаа хандлагуудыг дэлхийн том бүсэд өөрснөө бас ингэж авч үзэж хаашаа явж гэнэ юунд бид одоо байгаа боловсон хүчнийхээ нөөцөөр энэ их баталгаажуулалтын хэрэгцээг хангаж чадахгүй хөндөж ярилцсан байна. Бизнес манай нэмэлт баталгаа өгөхийн тулд манай мэргэжлийн хүмүүсийн бизнесийн мэдлэг өөрөөр хэлбэл янз бүрийн бизнест очоод баталгаа өгөхийн тулд тэр бизнесийн талаарх мэдлэг илүү шаардлагатай болж байна. Мөн дүн шинжилгээ их төрөвчийн манай итгэгч нарын үгэн дээр гарсан дата анализ хийх тэр чадвар, дүн шинжилгээ, өвгдлийн шинжилгээ хийх чадвар, мөн энэ SSG-ийн мэргэжилтэн бас ярьж байгаа тэр мэдээллийн систем дээр дүн шинжилгээ хийх чадвар, өөрөөр хэлбэл системд боловсруулж байгаа тэр ажил үйлдвэрлэлээс анализ хийгээд тэгээд тэндээс дүгнэлт гаргах мэдээлэлээ боловсруулах энэ чадвар бол бас их хэмжээгээр шаардлагатай болж байна. За мөн байнгын одоо ийм харилцааны менежментийн мэдлэг асар их хэрэгтэй болж байна. Энэ нэмэлт баталгаа, нэмэлт хэрэгцээг илүү мэдээллийн хэрэгцээг хангахыг болдож байна. За энэ ихний хандлага. Хоёрдугаарт нь манай аудитын компаниудын үнийг хөлсөнд бол асар их дарамт ирэх хандлага зөвхөн Монгол биш дэлхийн нийтээр болжээ. Яагаад гэвэл аудитын тайлбарын өөрийнх нь нөгөө нэг ижил нэг стандарт загвараар гардаг. Ямар ч тайлбар гарсан дөрвөн тайлбараас сонгоод иргэдэг загвар нь аудитын ерөөсөө параметр адилхан таваар commodity гэж үздэг ийм хандлагаар орчиж байгаа юм. Тийм учраас одоо олон нийтийн зүгээс энэ бол ямар ч хөдөлмөр хийхгүйгээр энэ тайлбар дээр ингээд нэг стандарт нэг цаг тайлбар өгчдөг учраас энэ мараатай адилхан болчихлоо гэсэн ийм хандлага гарч ирж байна. Тэгэхээр энэ нь өөрөө үнийг багасгах шахалт болж өгч байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь сүүлийн үеийн ойр орхины эдийн засгийн хямралууд өөрөө аудитын хөгжлийн хөлсийг өсгөх биш бууруулах дарамт болж ирж байна. Тэгэхээр энэ дээр бол бид яаж хандах ёстой вэ? Нэгэнт одоо олон нийтийн зүгээс хэрэглэгчийн зүгээс бол үнийг буулгах дарамт ирж байгаа учраас аудитын компаниуд энээс давж гарч энэ дарамтаас минь төлдөж үйл ажиллагааг өргөжлөх хэрэгтэй. Өөрсдөндөө бас тактик босруулах хэрэгтэй болсон. Хоёрдугаарт нь бол олон нийтийн сүүлийн үеийн хандлагууд нь аудитын хороонд асар их мэдлэг өгч байгаа. Аудитын хороо өөрөөр хэлбэл аудиторыг сонгох, аудиторыг сахих тэр бүх шийдвэрийг төлөөлөлт зөвлөлт аудитын хороо шийддэг. Энэ хандлага бол дэлхийн олон орнд
одоо бий болсон. Тэгэхээр энэ нөрөө аудитын хороор үйлчлэгээний хөлсийг одоо аудитор дарамт үзүүлээд буулгах тэр шахал болж ирж байгаа. За 3 дугаарт нь бол чанарыг гадагдуулахгүйгээр аудитыг илүү одоо ухаадаг хийх шаардлагыг дээдлийнхээ хоёроос мэдээд гарч ирж байгаа. Чанар гадагдуулахгүйгээр хамгийн бага өртгөөр хийх энэ шаардлагыг гарч ирж байна. Энэ бол өөрөө үнэн гэж байгаа асар том хаалт. Энэ зөвхөн Монгол биш. Манайд бол нөгөө өөрснөө зах зээл дээрээс ажил болж авах гээд үнэ доошоо уралдуулж нэг ажлыг ахиу өртөгтэй өндөө хийгээд илүү одоо орлого олохын оронд их олон компаниг харилцаж болж татаад хамаагүй бага үнээр одоо магадгүй нэг жижиг юу ч гэдэг сая дан хоёрын хэвдээр гарсан нэг 30 мянгаар тамга дардаг шиг ийм хямрчсан ажил хийгээд тэр нь өөрөө аудитын зах зээлийг хөлдөн татаад болчихдаг. Ийм хандлага. Гэхдээ энэ бол одоо тийм урт хугацааны биш байх. Ягаад гэхээр сүүлийн үед аудит хандлага шалгаж болж байна. Энэ хандлагыг дагаад бид чанараас сайжруулж илүү одоо ухаадаг мэдээллийн технологиг хөгжүүлэх юм шаардлага гарч байгаа. Гэхдээ энэ дээр бол хамгийн гол нь бүх дарамтаас энэ дэрж байгаа энэ дарамтаас одоо чанартай үйлчлэгийг илүү мэдлэг өндөртэй цөөн боловсон хүчнээр хийж яж болох юм болцоо болж байна. Тэгэхээр бид нэр олон одоо сууд цалинтай хүмүүс ажиллах биш цөөн ухаадаг ажилтны хүчээр энэс ямар сонголтгүй болох юм байна. За 3 дахь одоо хандлага бол мэдээллийн технологийн дэвшнээс шалтгаалсан аудитын компаниудын осоо биш хатгаа болж байгаа юм гэж. Хатгаа болж илүү их хатгаа болж байна гэж. Өөрөөр пирамид гэж ярьдаг. Top down method гэдэг нэрлэдэг. Дээрээ цөөн тооны чадвартай удирдлагатай доороо олон тооны туслах ажилтнуудтайгаар ажиллаа явуулдаг. Нэг ажилтны доор 2 менежер, нэг захирлын доор 2 менежер, 2 менежерийн доор цаадаа одоо хэд хэдэн менежерүүд гэх мэтэр ингээд зэрэг олон ажил хийх болцоо байсан бол өнөөдөр нөгөө мэдээллийн технологи дээр өндөр ур чадвартай хүн ажилд оролцох шаардлага гарч ирж байгаа. Тэр босоо шатсан удирдлагыг багасгаад шууд шийдвэр гаргаж баталгаажуулалтаа хийх тэр загварлуу бол хөтлөж байна. Тэгэхээр ерөөсөө хамгийн доод түвшний хүмүүс доторх чадваргүй одоо зөвхөн нэг төр яаж хийх хүмүүс чөлөөлөгдөв. Ерөөсөө тэр мэдээллийн өндөр технологиг ашиглаад аудитыг автоматжуулалттай холбоотойгоор багийн шууд түвшний хүмүүсийн шийдвэр гаргах хэмжээнд очихгүй зүйлс навах болж гэж байна. Зохион байгуулалтыг бичдэг. Тэгэхээр цөөн хүнээ илүү их өндөр түвшний баталгаа гаргах ийм шаардлага бол орж байгаа юм байна. За энэ хандлагууд нь өөр байх. Ийм шаардлагыг нэмэгдүүлж байгаа мөн илүү их сургалт шаардж байгаа. Боловсон хүчнэрийг мэдээллийн технологийн бизнесийн нарийн төвтэй байдгийг илүү их ойлгосон сургалтуудыг хийж тэр мэдээллийг боловсруулах, асан мэдээлэл шинжилээд аудитэд хэрэгтэй, баталгаажуулалтанд хэрэгтэй тэр мэдээлэл болгож ийм шаардлага гарч байгаа юм. Ингэжээ бид нэр цөөн хүнээр илүү их дэвшил төрж үр дүнтэй ажил хийн. Энэ нь өөрөө боловсон хүчний үнэлгээний зөв системийг шаардаад эхэлж байна. Өөрөөр хэлбэл ажиллаж байгаа цөөн боловсон хүчнээрээ илүү үр дүнтэйгээр илүү их мэдээлж ажил хийж ажлаа бол хямд өртөгтэй уусгах ийм шаардлага гарч ирж байна. За энэ дөрөвт одоо хандлага маань ерөөсөө татантизм буюу одоо авьяаслаг ажилчдын ийм эренбэн шилжиж байна гэж ингэж хэлж байна. Авьяаслаг ажилчдын. Тэгээ энэ авьяаслаг ажилчид гэхийн тулд одоо бид нэр юу хийх ёстой гэхээр тэр мэдээллийн хавтгай ертөнцид бизнесийн тэр нарийн дэвгтэй орчинд бол ажиллаж чадах ийм ягтлан бодогчдын эрен гэж байна. Бидний өнгөрсөн хугацаанд сурсан цаасан дээрээс шалгадаг энэ үе бол ард татарч байна. Ерөнхий хандлага бол ийм болж байна. За энэ шинэ үеийн эхний үед бол дараах юу хүсдэг болсон гэхээр одоо сүүлийн биднээс хойш магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа ажилд орох хүсэх хүмүүсийн үндэсний онцлог шинжийг юу болж байгаа гэхээр зэрэг цагийн уян зохицуулалтыг хүсдэг. Өөрөөр хэлбэл ажлын 8 цагт тогтмол суулгахыг хүсдэг бол магадгүй 4 цаг ажиллаад өдөр цагт авахыг хүсдэг. Технологид илүү их хөрөнгө хийхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл хүнлэн биш технологийн өндөр түвшний програмууд тэр одоо жишээ нь залилан шалгадаг програмыг худалдаж авч байгаа. Тэр програм дээр ажиллах замаар одоо
ажлаа хөгжүүлдэг ийм хөрөнгө оруулалтыг хийх хүсдэг болж байгаа юм байна. За залуу хүмүүс маань өөрснөө илүү хүнд ажил хүчээс орохыг үзэлтэй болно гэж үзэж байгаа. За тэгээд ажил дээрээ бол байнгын тусалдаг ганц хоёр одоо цөөн багш буюу одоо сургууль хөгжүүлэгч маягийн тийм дадлаж болох хүнтэй тэгээд өөрснөө бол ихэнх ажлыг хийгээд явчих тийм эрмэлзэлтэй залуу үе бол тэгж байгаа. Энэ залуугийн хувьд бол зэн эзэмшил зохиох тийм одоо авиасуудын чадваруудыг бол шаардж эхэлж байгаа. Ямар чадвар шаардж байгаа вэ гэхээр зэрэг хөгжүүлэх чадвар, өөрөөр хэлбэл техникийн чадвар гэж нэрлэсэн шүү дээ. Техник гэдэг нь ажил хийх, ажлаа сайн хийх чадвар. За тэгээ өөрийгөө хөгжүүлэх чадвар, багаар ажиллах чадвар, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвар, харилцааны чадвар, за манлайлах чадвар, зорилгоо хэрэгжүүлэх чадвар, санаачлалтай байх чадвар, бүтээлчээр сэтгэх чадвар, бусдад зан сургах чадвар гэсэн ийм 10 төрлийн чадварыг одоо манай эхлэн бодогч нар яг орж ирэх бол. Тэгээд орчин цагт одоо магадгүй 5 жилийн дараа юм 10 жилийн дараа ажилд орох ажилчдын үндсэн шинжүүдийг бол одоо ингэ тодорхойлоо хэлээд байна л да. Тэр нь яаж юм гэхээр ухаад гаргах зөөврийн компьютер болон бусад төхөөрөмжөд 7 хоногт 24 цагаар интернетийн орчин суудаг ийм залуу үе бол итгэж байгаа байна. Тэднэрт бол бид одоо ажил дээрээ сосиал мэдээд орж болохгүй шаардлагатай байхгүй болсон. Бүх мэдээлэл тэднээс авдаг болсон тийм ээ. Ийм эрен үе орж ирж байгаа технологийн хүчтэй холбоотойгоор гэр бүл төвлөрсөн шиг бий болж байгаа гэр бүл. Өөрөөр хэлбэл хуучин цагт бол бид нэр одоо манай нэгтлэн гол ажил дээр хамаг цагаа өнгөрөөд сэтгэлээсээ ханддаг байсан бол орчин цагийн хүмүүс бол илүү тэднээс илүү гэр бүлсэг найз нөхөрсөг урамсгалтай нөгөө ажил анхаардаг 100% алдагдсан ийм шинэ бол арч ирэх гэж байна. За амжилт анхаарал хадамж болсон шинэ үе болж байгаа. Өөрөөр хэлбэл бусдын анхаарлыг байн өөр дээр хатж байгааг хүсдэг тийм шинэ. Ягаад гэвэл тэд анханасаа өсөхдөө одоо хуучин манай хүмүүс шиг олон ам бүлтэй айлын хөгжиж ингээд өөрөө өсдөггүй айлын нэгээс хоёр хөгжиж байгаа. Тэр хоёр тэднэр бол өсөлтөө өөрөө гэр бүлийн их хайр халамжид өсдөг. Тэгэхээр ажил дээр бас их хэмжээний ийм одоо шинэ үе бий болж байна. За мэдээж энэ шинэ үеийн үндсэн нэг бодлого бол компани үнж байдлаар баг байгаа. Тэгэхээр ийм одоо шинж хүрсэн ирээдүйн ажил тасдыг бид нэр компаниудаа тогтоож тэрнийдсэн одоо хүний нөөцийн хэрэг болж байна гэж ингэж одоо дэлхийн нийтээр одоо ярьж хэлж одоо энэ дээр бол бид яаж хандах вэ гэдгийг анхаарч байна. За энэ бол Монголд бол хацсан байгаа юм да. Компаниудын нэгдэл төвлөрд гэдэг. Дэлхийн нийтээр бол ерөнхийдөө аудитын бүсэд бол хоорондоо нэгдэж нийлэх юм хандлага явж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн топ одоо гэж хэлдэг 10 гэдэг юм уу компани хоорондоо нэгдэх процесс бол хүчтэй явж байгаа. Ер нь бол 90 оноос хойш ийм хандлага түгээмэл байсан. Томоохон дойдод хэрэглэдэг дараа бол нэгдэлтэй явж байсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ хандлага цааш улам их хандлагатай байна. Ерөнхийдөө үйлчлэгээнийхээ орлогоор буюу органикаар өсөлт бол үндсэндээ дэлхийн нийтээр шамхагдаад зогссон. Ялангуяа хөгжин боорд. Тэгэхээр тийм бол зөвхөн өсөлтийг бий болгож байгаа зүйл нь нэгдэл байгаа. Хоорондоо нэгдэж нийлж байж жишээ тустай хийжсэн захиргааны зардлаа нийлж байж босгож нэг аргачлал нэг одоо мэдээллийн технологийн өндөр түвшний дэвшгээр амжилт төрүүлдэг. Тэгжээж илүү их одоо хэмнэлтийг бий болгож байгаа. Тэгэхээр бид дотооддоо ч гэсэн энэ нэгдэл рүү одоо явахаас өөр сонголтгүй юм болоод байна. Сая нэг жишээ хэлчихлээ шүү дээ. Солонгос 100-аар аудитын компани байдаг ч тийм. Манайд 100-аар аудит. Тэгээд бид Солонгосын дээр 2 биллион долларын аудитын зах зээл биш Солонгосын. Аудитын 100-аар компани Солонгост 2 биллион доллар, 2 тэрбум долларын жилийн бодлого хийж байгаа. Монголын аудитын зах зээл 23 тэрбум төгрөгийг компани хувааж эзэмшиж байна гэсэн. Бид тэгэхээр ямар хэмжээний одоо үр ашигтай ажиллаж байгаа гэдгийг бас анхааруулж та. За өсөлтийн үндсэн хөрөнгө болохоор зэрэг худалдаа авалт буюу нэгдэл болсон. За
гол мас болохоор ер нь эрсдэлтэй болоод илүү том зах зээл дээр өөрөөр хэлбэл томоохон хэдэн компани дээр гол эрсдэлтэй явагддаг юм руу орж байна. За илүү орчин үеийн одоо хандлага бол энэ аудитын болон байгууллагууд төр бол зохицуулагчдын шаардлага их өндөр болж байна. Зохицуулах шаардлага. Одоо энэ зохицуулагчдын олон улсын форум гэдэг энэ байгууллага дээр 40 гаруй улс нэгдсэн байна. Энэ бол манай одоо санхүүгийн зохицуулах хорооны аудитын хяналт зохицуулдаг нэг бүртгэдэг байдаг шиг тийм үүрэгтэй эхийн одоо олон байна. Жишээ нь Америк нэгдсэн улсын хувьд бол паблик компани эхлэн бод бүртгэдэг хяналтын хороо гэж байгууллагууд байна. Тэдний бол жишээ Америкийн зах зээл лист компаниудыг компани аудитын компани бүртгэдэг. Тэгээд тэрэндээ бол эргээд хяналт тавьдаг бүртгэсэн компаниуд байна. Тэгээд ёс зүйн маш өндөр шаардлага тавьдаг. Тэрэн дээр бол жишээ American listed компанид аудит гаргадаг. Монгол дахь тэдний одоо гишүүн компани жишээ өөр үйлчлүүд их хоригдсан байх жишээ. Европын холбоо сая бас энэ зохицуулах байгууллагуудын тэгсэн юм шийдвэр гаргасан. Энэ Европын аудитын хяналтын гурав хяналт тавьж байгаа болсон. Аудитын шинэ дүр баталж гаргасан байгаа. За ингээд энэ зохицуулагчдын шаардлагаас тийм босго болоод их өндөрсөж байна. Босго өндөрсөж байна. За шалгалтын өртөг их өндөрсөж байна. Нэгэн шалгалтын босго өндөрсөд ингээд одоо аудитын компани хийж байгаа 10-д нэмэгдэх юм хандлагатай болж байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор бол аудитын одоо техникийн ур чадвар болон хүний нөөц аудитын ресурсууд их анхаарах юм шаардлага өөр ихгүй бол ачиж байна гэсэн зөвлөд бол яригдж байна. За дараа нь бол энэ бас нэг хандлага нь бол аудитыг солих шаардлага эсвэл дахин одоо жил болгон тендер зарах ийм шаардлага бол нэлээд одоо газар авчин төвчийн мэдээгээр гэвэл Европын холбооны парламентээс 14 шаардлага гарч ирсэн. Энэ бол олон нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгжийн хувьд 10 жил үлээд нэг удаа 10 жилээр сонгоод нэгдээ 20 жил болоод бүс цогтөг системээр орж байна. 14 гэдэг нь болохоор зэрэг хэрвээ энэ бүх хугацаанд хамтарсан байдлаар аудит хийж исэн бол 10 жил үргэлжлүүлээд дахиад 14 жилээр сонгодог юм руу шилжиж байна. Яг одоогийн хүчтэй хуулиар бол том жижигээс хамаарахгүйгээр 3 жил болгоос олдог юм одоо дүрм үйлчилж байгаа. За шинээр өргөн бариад засгийн газар дээр бүтсэн бол 5 жил гэсэн хугацааны хэлбэрээр явж исэн. Тэгэхээр одоо цаашид бол яаж хэлцэгдэж болохыг бол одоо сайн мэдэхгүй байна. За мөн энэ аудитын хороонд нэлээд их үүрэг аудит сонголттой холбоотой үүрэг шилжиж ирж байгаа. Тэг хад өөрөөр хэлбэл бүрийн дараа аудитын ийм нэмэгдэж байна гэсэн зүйл. Мөн одоо энэ аудитын бус үйлчлэгийг хязгаарлаж байгаа. Хязгаарлах юм хандлага дэлхийн нийтээр бол түгээмд боллоо. Аудитын үйлчлэгээ, нэгт бод бүртгэлийн үйлчлэгээ, бусад баталгаа одоо юуны үйлчлэгээний үйлчлэгээ гэдэг юм уу тий, нэгтлэх ажлын үйлчлэгээ гэдэг юм уу их багтдаг. Гэхдээ энэ аудитын бус үйлчлэг бол дэлхийн нийтийн хандлага бол зөвхөн олон нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгжид аудит хийсэн бол тэр компани бол аудитын бус үйлчлэгээ үзүүлэх хариуцлага хандлагатай байгаа. За манайд бол бүр ингээд аудитын компани дотрын зөвлөхийн үйлчлэгээ үзүүлэх хариуцлага үйлчлэгийн хэрэгжил найруулсан тийм. Зөвхөн ерөнхий дэлхийн хандлага болохоор зэрэг аудитын үйлчлэгчтэй аудитын бус үйлчлэгээ давхар үзүүлэх хариуцлага гэдэг байна. За ингээд бол манайд бас нэг заримдаа хэтэрхий нөгөө огцсон туйлширсан тийм байдлаар ханддаг байлаа харагдаж байна. За энэ дээр бол аудитын бус үйлчлэгийг аудитын шахуу аудитын хороо нэлээд их энэ төр их мэдлэгтэйгээр оролцдог. За зохицуулагчдын оролцоо гэдэг дээр бол жишээ нь энэ оны 14 онд бол PVC-ийн бууз гэдэг зөвлөх компанитай нэгдсэн байгаа. Энэ нэгдэлтэй холбоотойгоор жишээ одоо Америк нэгдсэн улсын бийжийг зохицуулдаг байгууллага дээр бол нэлээд бас ёс зүйн томоохон асуудал бол гарч ирж байгаа байна. За ерөнхийдөө энэ зохицуулалтын бус аж ахуйн нэгжүүд рүү аж ахуйн нэгжүүд хувьсах уу? Одоо
аудитын компаниуд нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгжид үзүүлэхээс илүүтэй бусад аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчлэгээ хариуцлах яах вэ гэсэн юм зүйл ярьж байгаа. За дараа нь бол гадаабаачлалын энэ нөлөө бол хүчтэй нөлөө үзүүлж байна. Гадаабаачлал даяарчлал гэж байгаа. За энэ бол маш олон компаниуд бол дэлхийн даяар бол олон компани байдаг тийм ээ. Тэгэхээр энэ жишээ нэлээд их тийм гадаабаачлалын нөлөө мэдэрч эхэлж байгаа нэгтлэн бодогдож байгаа юм. Ягаад тэгэхээр жишээ нь Австрали толгойтой компани салбар Монголд байдаг гэхэд Монголд аудитор Монголын хуулийн дагуу аудит хийх судалж тэр гадаадын компани салбар компани аудит үйлчлэг үзүүлэхдээ нэгтлэн бодгоос техник болон соёлын дээр компани соёлтой холбоотой асуудал дээр хандлага нь бол аудитын компаниудад нөлөө үзүүлж ирсэн. Энэтэй холбоотойгоор хэлний асуудал, соёлын асуудал, тэр компани дээр орчны асуудал гэх мэт олон хүчин зүйл бол гадаабаачлалаас мэдээтэй ирж байна. Нөгөө талаасаа бол энэ бие биедээ санал болгох системийг хөгжүүлж байна. Тэгэхээр дотоодоосоо бол ажиллахаас илүүтэйгээр гадаабаалт үйл ажиллагаа компаниуд тодорхойгоос ажиллах ажил захиалгах ийм хандлага бол цэвэр их төвөнд болж байна. За энэ гадаабаалчдыг бол бас өөрийнх нь улс орнууд их дэмжиж байгаа юм байна. Ягаад тэгэхээр гадаадд салбараа нээх юм бол улсаас нь засгийн газраас нь дэмждэг одоо янз бүрийн хөнгөлт үзүүлдэг хэмтийн дэмжлэгээс болоод компаниудыг салбарлах хандлага түгээмэл байна гэж. За энэ дээр бол одоо жишээ нь ажилчин сэлжүүл солилцохтой холбоотой асуудал гардаг. Гадаабаалчны нөлөөр бий болж байгаа. Харахад бол аудит бол нэгтлэн бодох тэгэхээр томоохон нөлөө үзүүлж байна. Одоо бүх юм болчихлоо. Үндсэндээ цаас чадахаа гэж бодлоо. Тэгэхээр бүх юм систем дотор хийгддэг болжээ. Яг бүрэн биш гэдэг нэг тодорхой жаахан акцент яг ажил дээр очиод хэрэглэх хэмжээний английн төвшөлтэй өргөө юу? Стандартыг уншаад бүрэн ойлгох хэмжээнд байхгүй юу гэх асуудал. Ийм учраас Монгол улсын улс бол орчуулсан хувьраа стандарт болгоод батлаад тэгээд тэр хувьраа хэрэглэхэд бол томоохон акц гарч магадгүй гэж үзээд энийг бол одоо бас засгийн хүмүүстэй уулзахдаа Стауссын Монгол хэл дээр хувьрыг бүрдэн гэж хуучин талаар санаанаа хэлж явбал бид бас мэрэгжлийн хууч тодорхой нэмрүүд хандаж өгч байна. За санхүү тайлбар стандарт хэрэглэх ариа улсуудыг бид болон гарах. Энэ бол өөрөө манай шин зүйл нэвтрүүлж хийж байгаа зүйл учраас байна. За аудитын хүрдэмжтэй өрөөштэй явуулахад зориулсан аргач практик зөвлөмжүүдийг гаргасан өгсөн зүйлийг манай аудитор хэрэгэлсэн туршлагаас хоорондоо бий байдаг хуваалцдаг юм байх хэрэгтэй. За аудитын үйлчлэгээний төрлийг олшруулахын тулд сэдвийн мэдээллийн баталгаажуулалтыг бол хийх. Энэ мэдээж ямар нэгэн зүйлийг шинээр гаргахад шаардсан зохицуулалт хийх хэрэгтэй байна. Хуулиар шаардлагууд бол сайн дурын үндсэн дээр бол хизээч нэг үйлчлэг авахгүй олон нийтэд хувьцаагаа гаргаж байгаа компани бол хизээч одоо сэдвийн мэдээллийнхээ үндсийг баталгаажуулахыг зорихгүй. Тэгэхээр энийг бол бас тогтоолж байж нэг олон нийтийн ашиг сонирхлын компаниудын үйлчлэгийг тэр хийсэн тооцооллын хүнсэлтэй байдал дээр бол итгэл нэмштэй болох юм аа гэж. За дотоод хэмжээний үрээшиг байдлын талаар өмнө гаргадаг ийм тогтолцоо нэвтрүүлэх юм бол бид нэр бас энэ зах зээлээ бол өргөжүүлэх боломж байна. За ихтэй хажуулах зохицуулалт оруулснаар бол сайжирч болохгүй. Бидний стандартаар ямар нэгэн зүйлийг баталгаажуулахад бол заавал шалгууртай байх хэрэгтэй. Тэгэхээр тэр шалгуур нь бол дотоод хэмжээний систем ямар байдаг гэдгийг стандартчлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр аж ахуй нэгжүүдэд дотоод хэмжээ сайн байх хэрэгтэй гэж шаардаад байгаа бол дотоод хэмжээ ийм байх хэрэгтэй гэдэг тэр загварыг гаргаж өгөх хэрэгтэй. Тэр загварыг баталж өгөх хэрэгтэй болж байна. Хэн батлах вэ гэхээр одоо шаардлагатай хэрэглэх. Тэгэхээр институт чиглэлээр өгчүүд институт судалгаа хийгээд дотоод стандарт гээд гаргаж байна. Дэлхийд дээр бол загвар байж байна. Баталсан энэ сэдвийн мэдээллийн баталгаажуулалтыг хийх бол яаж хийх ёстой гэдгийг тогтооцсон стандарт байх хэрэгтэй. Тэр стандартад нийтж байгаа хэсэгтэй төлөвлөмөр яг ийм стандартын хэлээр баталж өгсөн байна. Тэгэхээр бид хоёр зүйлийг бий болгохын тулд баталгаажуулалтыг хийх стандарт яг тэр системийг тогтоох тэр үндсэн стандарт. За бизнесийн гүн шинжилгээний өөрөөр зохион байгуулах хэрэгтэй байж байна. Бид зөвхөн нэгтлэн заах биш. Бизнесийн ур чадвар гэсэн. Бизнесийг яаж ойлгох вэ? Шинжилгээ яаж хийх үү гэдэг тийм сонирхолтой үнэхээр өөрөө хийх. Системтэй ажиллах сонирхолтой хийх хэрэгтэй болж байна.
За чанарын хэлтийн асуудал бол дэлхийн нийтээр их өргөн тавьж байгаа зүйл үед чанарын хэлтийн асуудлыг нийгмээр болгох хэрэгтэй байна. Улсын хэмжээнд чанарын нэгдсэн нэг стандарттай болох хэрэгтэй. Тэгжээд аудит нэг ойлголттой чанарыг төвшин тараад эзнаа гэж байна. За сүүлийн үед бол аудитын гэтэл боловсролын олон улсын стандарт батлагдсан байгаа. Аудитын партнер хүн ямар байх ёстой вэ? Тэгэхээр бид одоо тэр аудитын захирлуудын стандартыг Монгол хэл дээр орчуулсан байгаа институтээр тэр төвшинт нь бол шаардлага тавьж бас аудитын олон захирлуудын үеих бидлэг боловсрол төвшингээ дээшлүүлэх сертификат авч тэгээд жинхэнэ захирал байна гэж хэлж байна. За ингээд та бүхэнд анхаарал тавьсан.